сайн байцгаана уу? Бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ лип эмчилгээний талаар ярилцъя. За манайхан лип эмчилгээг өөрөөр бас сумын хүзүүг цахилгаан гогцоогоор өөлж авах месажлбар гэдгээр нь маш сайн мэддэг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ лип эмчилгээг хизээ ямар үед хийдэг? За хоёрдугаарт лип эмчилгээг яаж хэрхэн хийдэг талаар, за гуравдугаарт лип эмчилгээ хийлгэсний дараа бид нар юун дээр анхаарах талаар мэдэж авцгаая. За тэгэхээр эхний ээлжинд бид нар лип эмчилгээг хизээ ямар үед хийдэг вэ гэвэл за бид нар умаа хүзүүний хорт хавдраас сэргийлээд умаа хүзүүний хавдрын эсийн шинжилгээ гэж өгдөг. За үүнийг өөрөөр pap тест гэж ярьдаг. За Монголд бол 30-60 насны эмэгтэйчүүдэд 3 жилийн зайтай улсаас үнэгүй хийдэг. За тэгээ бид нар умаа хүзүүний эсийн шинжилгээ хийгээд үтсэн чинь одоо нөгөө умаа хүзүүний эс маань өөрчлөлтөнд орчихсон байгаа тохиолдолд за мөн үтрээг тэлж дурандах үед өөрчлөлттэй байгаа тохиолдолд одоо умаа хүзүүнээс бид нар эдийн шинжилгээ авдаг байгаа. За тэгээд энэ эдийн шинжилгээний хариу маань одоо нөгөө умаа хүзүүний эс маань өөрчлөлттэй буюу CIN 1 2 3 гарлаа гэж бид нар яриад байдаг шүү дээ. Энэ нь умаа хүзүүний хавдрын өмнөх шат гэж бас нэрлэдэг байгаа. За нэг үгээр хэлэх юм бол одоо нөгөө умаа хүзүүний эсүүд маань хэвийн эсүүд биш, одоо тэнд илэрхгүй байх ёстой, байх ёсгүй тийм эсүүд илэрдэг гэсэн үг байна шүү дээ. За энэ тохиолдолд ерөнхийдөө CIN 1 2 3 гэдээ одоо бид нар нэг осондоо үе шат болгодог гэсэн үг. За тэгвэл лип эмчилгээг хэрхэн яаж хийдэг вэ гэвэл лип эмчилгээг ихэвчлэн одоо хэсгийн мэдээг үзүүлэлт, усны мэдээ алдуулалт, унтуулгатай хийх нэлбэг байдаг байгаа. За тэгэхээр умаа хүзүү гэдэг маань ерөнхийдөө 3-4 см урттай байдаг. За тэгэхээр бид нар лип эмчилгээ хийхдээ цахилгаан гогцоогоор тэр өөрчлөлттэй хэсгийг тэр 3-4 см-аас ерөнхийдөө нэг 5 мм орчим өөлж авдаг байгаа. За тэгэхээр лип хийх хугацаа бол ерөнхийдөө нэг 15-20 минут болдог. Харин тухайн хэсгийн судас ихтэй, цус алдалттай байх юм бол одоо бид нар цус тогтоох учраас ойролцоогоор 30 минут орчим зарцуулдаг. За тэгэхээр дараагаар нь бид нар лип эмчилгээ хийлгэсний дараа юун дээр анхаарах вэ тийм ээ? Энэ бол маш чухал асуудал. За тэгэхээр лип эмчилгээ хийлгэсний дараа за 1-р 6-аас 8-7 хоног бэлгийн харьцаанд орж болохгүй. За 2-р 4-өөс 6-7 хоног саунд орох, бассейнд явах, за тэгээ вананд усанд орох гэх мэтийг бол хориглдог. За гаднаас нь бол үтрээг угааж болох ч үтрээний дотор угаалгыг бол хийж болохгүй. За 3-р лип эмчилгээ хийлгэсний дараа 3-аас 4-7 хоногийн турш ерөнхийдөө хүчтэй тасал хүлээн хийхгүй байх хэрэгтэй. За мөн дуунахгүй байх, эмчийн зааваргүйгээр цус шингэлэх юм уухгүй байх хэрэгтэй. За тэгээ лип эмчилгээ хийлгэсний дараа доошо бага хэмжээний цус бол ерөнхийдөө гардаг. Гэхдээ доошо гарч байгаа цусны хэмжээ нь маш их гарах. За мөн дээрэс нь том бүлээн хэлбэрээр гарах. За тэгээд дээрэс нь хэвлийн доод хэсгээр маш хүчтэй өвдөх. Доошо үнэртэй юм гарах гэх мэт шинж тэмдэг илэрх юм бол лип хийлгэсэн эмнэлэгтээ маш яралтай очих хэрэгтэй. За тэгэхээр лип эмчилгээ хийлгэсний дараа бид нэр эдгээр дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Яагаад гэхээр лип эмчилгээ хийлгэсний дараа одоо нөгөө шархны эдгэрэлт маань явагдаж байгаа учраас бид нэр эднэр дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Дээрээс нь чанартай хоолунд идээд дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй. За тэгэхээр хамгийн сүүлд нь манайхны маш их асуултууд байдаг. За тэгэхээр бид нар умаа хүзүүний хавдрын өмнөх шат гэдээ онцлогдоод лип эмчилгээ хийлгэж эхлэе. За тэгэхээр одоо энэ маань ингээ идчихсэн гэсэн үг үстэй. Энээс хойш дахиад эмнэлэгт очихгүй байж болох уу гэж маш их асуудаг. За тэгээ зарим хүмүүс бүр лип эмчилгээ хийлгэчихсэн бол одоо ингээд идчихсэн зүгээр болчихсон гэд эмнэлэгт дахиж үзүүлэхгүй тэр чигээрээ явах тохиолдлууд байдаг. Энэ бол маш буруу. Яагаад гэхээр лип эмчилгээ хийн гэдэг нь одоо нэг умаа хүзүүнд үүссэн байгаа өөрчлөлттэй хэсгийг л бид нар авч ийн гэсэн үг байхгүй юу? Гэтэл умаа хүзүүний хавдрыг үүсгдэг хамгийн гол шалтгаан чинь хүний хөхөнцөр вирусын халдвар шүү дээ. Гэтэл энэ лип эмчилгээ гэдэг маань за тэр вирусыг алга болгож байгаа эмчилгээ бол ерөөсөө биш ээ. Энэ хүний хөхөнцөр вирусын халдвар бид нар авснаас болоод за энэ халдвар маань олон жилийн хугацаанд үргэлжлээ явсаар байгаад одоо нэг умаа хүзүүний хэсгийг өөрчлөлтөнд оруулаад за энэ өөрчлөлттэй хэсгийг л бид нар лип эмчилгээгээр авч байгаа болохоос энэ вирусыг устгаад байгаа юм бол биш байгаа шүү. Тэгэхээр бид нар лип эмчилгээ хийлгэсэн ч гэсэн 6-аас 1 жилийн хугацаатай тогтмол энэ өөрчлөлт маань дахилт явагдаж гин үү гэдгийг үзэхийн тулд за эмч маань таны хизээ гэж хэлэх нь тэр хугацаанд бид нар эмнэлэгт очиод шинжилгээнүүдээ өгөөд явна гэсэн үг байх нь байна. Яагаад тэгэхээр бид нар өөрчлөлттэй хэсгийг авчихсан ч гэсэн одоо нөгөө умаа хүзүүний хавдрыг үүсгэж байгаа хамгийн гол шалтгаан маань биднэрт байгаад байгаа учраас
тэр маань дахих магадaltaй гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар тогтмол шинжилгээндээ хамрагдаад явна гэсэн үг. За тэгээд дараагийн манайхны маш их асуудаг бас нэг асуулт юу юм гэхээр за би ингээд жирэмслээгүй төрөөгүй байгаа. Гэхдээ би лип эмчилгээ хийх заалттай. Тэгээд лип эмчилгээ хийчихээр би одоо ингээд жирэмсэлж чадахгүй. Жирэмсэлсэн ч гэсэн зулбах юм шүү гэж маш их айж санаа зовж асуудаг байгаа. За тэгэхээр би сая хэлсэн лип эмчилгээ гэдэг маань одоо нэг уман хүзүүнээс 5 мм орчим хэмжээтэй буюу их нэмгэн авдаг гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр лип эмчилгээ хийлгэлээ гэж та жирэмслэхгүй гэсэн үг бол биш ээ. Та жирэмслэнэ. Лип эмчилгээ хийлгэсэн хүмүүс жирэмсэлсэн хойно одоо нөгөө жирэмсний дунд үедээ хүрээд ирэхээр уман хүзүү маань өөрөө нэгдэх тохиолдол байдаг. Үнийг солонгосоор чагун, кёмбу, мөрёгцэн гэж нэрлэдэг. За гэхдээ энэ маань маш овор тохиолдол байдаг. За тэгээд дээрэс нь та лип эмчилгээ хийлгэсний дараа жирэмсэлсэн тохиолдолд одоо манай эмчнэр одоо нөгөө уман хүзүүнийхээ уртыг хэмжээд хянаад явж байдаг байгаа. Тэгээ үнэхээр асуудал үүсэх гэх тийм ээ жирэмсний дунд үе болоод ирсэн чинь хүүхэд маань доорчлоод уман хүзүү маань ерөнхийдөө нэгдэх гээд ах юм бол тэрийг боодог хавлгаа гэж бас байдаг байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ лип эмчилгээ хийлгэсний дараа би жирэмслэхгүй биш үсттэй гэж айж өрөөсөө болохгүй байх нь байна. Та жирэмслэн харин жирэмслэсний дараа миний саяны хэлдэг хүндрэлүүд бол гарч болдог. Гэхдээ маш овхон тохиолдолд за гэхдээ энэ хүндрэлүүд гарсан тохиолдолд бас дараагийн авах хэмжээнд хүртэл байдаг учраас санаа зовоод иж болохгүй байх нь байна. Миний түрүүний хэлсэн хориглох ёстой зүйлүүд гам дэглэмээ маш сайн барих хэрэгтэй. Зааман дээрс нь хамгийн чухал зүйл нь юу юм гэхээр бид нар лип эмчилгээ хийлгэлээ гэх тэр хэсэг маань төгс эмчилгээгдэж чинь гэсэн үг бол биш байх нь байна. За тэгээ бид нар лип эмчилгээ хийлгээд өөрчлөлттэй хэсэг авчихсан ч гэсэн тэр маань дахиж болдог учраас эмч маань таныг дараа хизээ ирж шинжилгээ өг гэх нь тэр үед нь ирээд эсийн шинжилгээ болон за дээрэс нь одоо нөгөө уман хүзүүний хавдрыг үүсгээд байгаа хүний хөнцөр вирусын шинжилгээ гэх мэт шинжилгээнүүдэд тогтмол өгөөд хянуулаад явна гэсэн үг байх нь байна. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа.